Өвөрхангай аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар номын гүр сургалтын төв хамтран Education USA Mongolia төвийн багш нарыг урьж Америкт сурах 5 алхам хөтөлбөрийг Ахлах ангийн сурагчдад танилцууллаа. Америкт суралцах хүсэл мөрөөдөлтэй Америк нэгдсэн улсын 4,000 гаруй магадлан итгэмжлэгдсэн ихтэйд сургуулиас өөрт тохирсон сургуулийг сонгон материалаа илгээж элсэн суралцах зөв ойлголт авахыг зорж байгаа Ахлах ангийн 270 гаруй сурагчид Education USA Mongolia төвийн зөвлөх багш Анужин цогц мэдээлэл олгожээ. Ер нь бол англи хэлний багшийн хувьд би хоёр зүйлд сэтгэл зовж явдаг. Энэ нь юу вэ гэхээр хөдөө орон нутгад байгаа хүүхдүүд мэдээллээс хол магадгүй тэд нарт бүгд одоо Улаанбаатарт л очиж сурвалаа илүү их зүйлийг мэдэх юм шиг боддог. Би яг энэ хоёр зүйл дээр одоо ингээд аймагтаа бас жоохон өөрчлөлт хийхийг хүсдэг. Өнөөдөр хүүхдүүд орон нутгатаа бид нар ялангуяа багш нар сурагчид хамтран ажилласнараа маш их боломжуудыг бүрдүүлдэг. Тийм болохоор би энэ Education USA сургалтыг бүр ингээд нөгөө 10 сард нэг хуралд очиод ингээд ураад тэгээд энэ сургалт маань өөрөө ийм үн төлбөргүй outreach програмтай. Тэгээд энэ програм нь болохоор аймагуудад очдог. Тэгээд мэдээж бас нэлээд их захиалгатай байдаг. Тэгээд манай аймагт өнөөдөр ингээд хүрэлцэн ирээд Education USA хөтөлбөрийн зөвлөх Анужин одоо ингээд яг ихтгэл тавьж байна. Тэгээ баг одоо ингээд бүтэн цаг ихтгэл тавьж байна. Хүүхдүүд баг 250 заалт уран одоо хүүхдүүд одоо хүртэл маш ингээд анхааралтай сонсож байгаа нь хүүхдүүдийн үнэхээр ингээд өнөөдрийн шаардлага хэрэгцээг нь хангасан гэдэг нь ойлгомжтой. Америкт сурахын тулд эхлээд зорилгоо тодорхойлж магадлан итгэмжлэгдсэн сургуулийг хайж олох, дараа нь суралцах зардлаа төсөвлөх, өргөдлийн маягтаа бөглөх, виз мэдүүлэх, явахын өмнөх бэлтгэл хангах гэсэн 5 алхам чухал байдаг байна. Хүүхдүүд болохоор би 8 дугаар анги, 9 дугаар анги одоо англи хэл сурахад оройтсон гэж ихэнхдээ боддог. Би бол яг 9 дугаар ангиасаа эхлээд бүх бэр сургалтын төвд яваад яг англи хэлийг илүү бас өөр аргаар, ярианы аргаар, бичгийн аргаар гэх сонирхолтой байдлаар сурч эхэлсэн. Тэгээд бас сайн дурын ажил, хичээлээс гадуур хууль ажиллагаа гэсэндээ хүүхдүүд орон нутгийн хүүхдүүдэд боломжгүй байна гэж боддог бол яг өөрөө санаачлаад өөрөө ахлаад ингээ хийсэн үйл ажиллагаанууд нь дараа нь өргөдөл дээр маань маш үн цэнтэй болж харагддаг. Тийм болохоор Өвөрхангай аймагтаа өөртөө үн цэнтэй зүйлсийг бас багшийнхаа тусламжаар ингээд хийсэн дээр үнэхээр маш баярлж байгаа. Тэгээд өргөдөлтөө ч гэсэн шингээхийг хичээсэн байгаа. Тэгээд би болохоор ерөнхийлөгчийн илгээлтэд тэнцээд тэгээ одоо Washington University, эсвэл New York University-д 100% тэтгэлэгтэй сурах гэж байгаа. За харин application process-ийн хувьд болохоор би яг ерөнхийдөө бол бага ангиас эхлээд математик олимпиад оролцдог байсан. Тэгээд математикаараа жоохон толгуурлаад тэгээд сургуультай тэнцээд мөн яг миний extracurricular activities дээр болохоор яг access program болон book bridge дээр хийсэн одоо сайн дурын ажлууд нэлээд миний application-ыг бол чимэж өгсөн. Өвөрхангай аймгаас гадаадд сурах сурагчдын тоо жил тутам нэмэгдэж жилд 10-аас 15 хүүхэд өндөр хөгжилтэй орнуудын ихтэйд сургуульд суралцгаар явж байна. Энэ боломж хүүхэд бүрд байгааг тэд хэлж байлаа.